сэтгэлийн тэнхээ. Зөв хооллолт сэтгэлийн тэнхээ шаарддаг болов. Юуны түрүүнд зөв хооллож байгаа үед хинч хизээч өсдөггүй гэдгийг та бүхэн сайн мэдж байгаасай гэдгийг би хүсэж байна. Харин урд нь чи өдөрт 4 аяга хоол идээд жин нэмдэг байсан бол харин одоо зөв хооллосноор магадгүй 6 аяга хоол идэх боловч жин хайдаг гэдгийг маш сайн ойлгож аваарай. Зөв хооллолт нь сэтгэлийн тэнхээ огт шаардахгүй бөгөөд гагцхүү чиний амьдралын хэв маягийг бүрэн өөрчлөхтэй холбоотой асуудал юм аа. Энэ нь хоолныхоо орц найрлагыг хоолндоо ордог бүтээгдэхүүнүүдэд өөрчлөн гэсэн үг ээ. Зөв тэнцвэртэй хооллох нь чиний насан туршийн өөрийнхөө гоо сайхан, эрүүл мэнд, амьдралын чанар, эдийн засагт оруулж байгаа маш том хөрөнгө оруулалт буюу өөрчлөлт гэдгийг та бүхэн сайн ойлгох хэрэгтэй. Энэ нь хоолны дэгдэм октоос биш юм аа. Яагад гэвэл бидний ихэнх нь жингээ хаях гэж элдээ янзын хоолны дэгдэм барьдаг бөгөөд энэ дэглэм хизээ дуусчихыг тис чадан хүлээдгээ. Харин зөв хооллолт бол хизээч дуусахгүй чиний амьдралын хэв маяг байх болно гэдгийг сайн ойлгохыг хүсээрээ. Эхлээд хүссэн жиндээ хүрэхэд чинь чамд ямар нэгэн байдлаар өлсөж хоолоо сойх шаардлага октоос байхгүй. Дахин байхгүй. Хоолныхоо орц найрлагыг өөрчил. Яагаад хоолныхоо орц найрлагыг өөрчилж байгаа учир шалтгаанаа сайн ойлгохыг хичээгээрэй. Миний бие өөрийн видео хичээлүүдээр энэ тухай шинжлэх ухааны үндслэлтэй боловч энгийн хэлээр та нартай тайлбарлахыг хичээх болно. Аливаа зүйлийг зуршил болгоход ердөө 3 сар л хэрэгтэй байдаг. 3 сарын дараа хүсээгүй рефлекс болно. Рефлекс болно гэдэг нь танд ямар ч дарамтгүй болно гэсэн үг. Мөн түнчлэн миний зөв хооллолт 1, зөв хооллолт 2, суурай зөв тавь, үнцээ сайн торд хичээлүүдийг үзхийг зөвлөж байна. За миний хичээл таалагдсан бол лайк, таалагдаагүй бол дизлайк, олон хүнд энэ мэдлэг тус болоосоо гэж хүсэж байв. Шеэр хийж түгээнэ үү. Гойлог оршихуй нууц төслийг санаачлан хэрэгжүүлэгч Монгол данхуудаа жингээ хасах асуудлыг өөр өнцгөөс, зөв өнцгөөс, ойлгомжтой өнцгөөс хүмүүст тайлбарлагч итгэл та нартай хамт байлаа. Миний утас 99 10 58 54